Орим төрх хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ тад бид улсын их хурлын гишүүн асан улааныг ураад байна. Зав гаргаж ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За өгдөө амрыг ирээ, телевиз үзэгчдийнхээ амрыг ирээ. За тэгэхээр одоо яг эд одоо оюут толгоон одоо гэрээтэй холбоотой сонсгол явагдаж байна л. Тэгэхээр та тухайн үед бас сангийн сайд байсан хүн бас энэ оюут толгоон гэрээний асуудал дээр анхны ажлын хэсгийг ахалж одоо тодорхой татврын өр акт тогтоож исэн хүний хувьд ер нь энэ гэрээг сайжруулах асуудал дээр үе нь үе засгийн газрууд ер нь яаж ажиллаж исэн гэж хардаг вэ? За ер нь оюут толгоон энэ хөрөнгө оруулалтын гэрээ түүний үйл явц үйл ажиллагааны санхүүгийн тайлан тооцооллын талаар бол бас нэлээдгүй мэдээлэлд ойр байсны хувьд өөрийн гэрсэн санал бодол байгаа л да. Энэ явагдаж байгаа оюут толгойн сонсголд надыг оролцооч гэж урьсан байлээ. Би оролцсон гэдгээ хэлсэн. 12-ны өдөр өглөө 8 цагаас их хурал дээр одоо ирээрэй гэсэн байлээ. За. Тэгэхээр 300 гэрчийн нэг нь та. Одоо тэрэнд одоо тэгж тооцож байгаа бахал да. Тий, тэрэнд бол би оролцсон гэж бодож байгаа. Ер нь ийм одоо өргөн хэлэлцүүлэг нийгмийн анхаарал төвлөрсөн ийм ярилцлага болоосой гэж яг үнэндээ бол би одоо 10 гаруй жил хүлээж байгаа хүн шүү дээ. За тийм үү. Тий. Ер нь оюут толгойн гэрээтэй холбоотой асуудлыг бол тодорхой үе шаттай, тодорхой эзэнтэй ярих нь зүйтэй. Өөр эзэн ярьж байгаа тэр санаа маш зөв. За байгуулсан гэрээ маань одоо хэр зэрэг гэрээ болсон гэдгээс л одоо ярих ёстой шүү дээ. Тэгээ дараагийн засгийн газрууд одоо энэ дээр ямар байр суурьтай байсан бэ? Энэ гэрээг одоо сайжруулж явсан уу? Эсвэл одоо саар тал руу хөтлөж явсан уу? Гэдгийг л тодорхой эзэнтэй хугацаатай ярих нь зөв баг. Анх нь ер нь энэ гэрээ байгуулсан үеэсээ эхлээд би үл жоохон хазгаа мордчуудаа л гэд бодсон хүн шүү дээ. За. Тий. Ягаад гэвэл энэ маань бол одоо Монголын талын эрх ашгийг одоо бас төдийлөн инэнд тусгаж чадаагүй. Би бол одоо Монголын талд одоо хохиролтой гэрээ гэж анханаас нь үзэж исэн. Тэгэхээр жишээлбэл одоо 2009 оны 7 сарын 16-ны өдөр энэ оюут толгойн гэрээг одоо сойрхон батлах улсын их хурлын тогтоол батлагдсан тэр санал хураалтын дүнг харахад 46 гишүүн санал хураалтанд оролцсноос 31 зөвшөөрч 18 татгалцсан гэдэг ийм санал өгсөн байсан. Тэр татгалцсан 18 дотор таны нэр явж байгаа харагдсан л та. Нөө тий анханасаа ер нь энэ гэрээг бол сайжруулах ёстой. Үр ашгийг нь дийшлүүлэх ёстой. Монголын талд одоо оногдох үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр байсан цөөхөн гишүүд бий. Тий. За тэд бол одоо тэр татгалцсан 18 байх. Одоо миний хамгийн ойрын хамтран зүтгэж тэрвш тавгаас эхлээд бид нар зэрэгцээл байж байгаа л да. Яагаад ийм байр суурь баримтлах болсон бэ гэхээр ерөөсөө энэ гэрээг анх байгуулах асуудлаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоо Монгол улсын хамгийн дээд одоо төрийн эрхийг барьж байгаа зөвлөж гаргаж байгаа одоо ийм институт шүү дээ тийм ээ 6 удаа хэлсэн байдаг. За. Улсын их хурл 4 удаа хэлцэж тогтоол гаргасан байдаг. Тий. Тэгэхээр одоо энэ хамгийн наад зах нь энэ гэрээг байгуулахтай холбоотой ийм 10 эрх зүйн том акт байна да. Тийм байна. Тэгэхээр энэ одоо актуудаар өгчөөсөн чиглэлүүд Монголын одоо талын эрх ашгийг хамгаалсан байр суурь энэ гэрээнд бүрэн тусгагдаж чадаагүй гэж би үзэж ийсэн. Улсын их хурлын 40-р тогтоолоор засгийн газраас оруулж ирсэн энэ гэрээний төслийг одоо их хурл батлахгүй гэд буцаасан байгаа шүү дээ. Тэгэхээр анх бол одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээ бол бас тодорхой хэмжээнд Монгол улсын эрх ашгийг хангах үс заалтууд байсан байлээ шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол анхны энэ хөрөнгө оруулалтын гэрээ дотор чинь зэс хайлуулах үйлдвэр бариад тэр үйлдвэрийн 34%-ыг Монгол улс үнгүй эзэмших гэдэг асуудал байсан. Мөн одоо эрчим хүчээ оюут толгойн орд бол дотоод Монгол улсаас хангах ёстой. Мөн одоо алтыг одоо Монгол банкнд одоо тодорхой тухайн үеийн ханшаар нь Монгол банкнд тушаах гих мэтчлэн тодорхой бас нааштай заалтууд байсныг хасаад баталсан юм байна гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо бид түрүү ярьлаа шүү дээ. Энэ гэрээ байгуулахад чиглэл өгчөөсөн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 6 зөвлөмж. За улсын их хурлын 4 тогтоол. Дотор бол яг энэ тодорхой чиглэлүүдийг өгсөн байхгүй юу? Жишээ нь одоо энэ
2008 оны 40-р тогтоолго улсын их хурлын. Тэгэхээр энэ маань бол гэрээ байгуулагдахаас өмнө гарсан тогтоол шүү дээ, тийм ээ. За энэ тогтоолоо 2-р хавсралтаар оюу толгойн зис алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим удирдамжийг баталсан. За энэ дотор одоо сая өөрийн чинь яриад байгаа тэр асуудлууд. Монголын талын эзэмших хувийг бол 34%-аас эхлээд 50% хүрэх гэдэг заалт нэгдүгээр заалтанд байгаа. За тэр зүйтэй хэл ер нь одоо энэ түрүү гарсан ярьсан миний нөгөө 10 зөвлөмжийн хүрээнд бол Монгол улс бол өөрийнхөө хувийг одоо энэ алтан хувьцааны зарчмаар үн төлбөргүй авчих ашиглах эзэмших ёстой гэсэн байр суурь байгаа. Өөрөөр хэлбэл тэр 34% үнгүй эзэмших гэдэг заалт бол байгаа их хурлын тогтоолд. За. Тэгтэл одоо бол зээлэр эзэмшээ тэр зээл хүүгийн хүү ярээ. Гэрээнд тусгахтаа зээл болоо явцсан байгаа. Тэгэхээр миний нөгөө 9 зүйлээс огт хэрэгжээгүй нэг заалт гэхтэл одоо энэ байж ах жишээтэй. Бүтээгдэхүүн хуваах зарчим тулгуурласан хувилбарыг авч үзье гэж байгаа. Тэгэхээр зөвхөн зээлэр санхүүжүүлэх биш. Цаана нь олон хувилбарууд байна шүү дээ, тийм ээ. Бүтээгдэхүүнээр орлуулах. Тийм. За тэгэл одоо урчилж ашиг орлогоо тооцох байна, урчилж өртгөөрөө одоо тооцож борлуулах хувилбаруудыг авч үзэх гэсэн баггүй юу? Тийм Тэгээ байна. эднээс явж байгаад эцсийн тогтсон нь ерөөсөө зээлэргээд тогтцсон. Тийм. За тэгээд 3-р заалтанд нь л ингэж байгаа байхгүй юу? Ордыг түшгэлэн байгуулагдах компани хувьцааны 34%-ийг Монголын тал шууд эзэмсгээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг эцэст нь зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох. За гэрээнд ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр албан татварын тодорхой хэсгийг урьдчилж авахаар тохиролцох. Ордыг ашиглалт холбогдуулан шинээр барих эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын болон хот тосхон нийгэм соёлын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тодорхой тусгах. За тэгээд үйлдвэрлэлд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр төлөвлөгөөг тохиролцох. Ер нь бол одоо энэ гэрээ байгуулахад бол урьдчилж өгч болох маш тодорхой удирдам чиглэлүүдийг л өгч ийсэн. За энэ үл би зөвхөн улсын их хурлын 4 тогтоолын нэг л тогтоолыг зөвхөн 40-р тогтоолыг хэлээд. Зөвхөн 40-р тогтоолыг хэлж байна. 40-р тогтоолын ач холбогдлыг ягаад би ингэж авч үзээд байна гэвэл энэ нэгдүгээр заалтаараа Монгол улсын эрх ашигыг хангах одоо тэр гэрээний төслийг буцаасан байхгүй их хурл. Засгийн газарт. За энэ 9 чиглэлээс гэрээн дотор огт тусгагдаагүй 5 зүйл байгаа. Тэгэхээр 60% нь биелүүлэг болж таарлаа шүү дээ. Цаана үлдэж байгаа заалтууд нь бүрэн биелсэн гэж үзэх бас үндсэн муутай, хагас дутуу. Ингээд бодох юм бол 60-аар тогтохгүй байгаа үстэй. Тийм байна. За ийм учраас одоо нэр бүхий гишүүдвэл энэ гэрээг, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой. Монгол улсын хууль тогтоомжинд нийцүүлэх ёстой. Монголын талын өр өгөөжийг тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэгэхээр энэ тогтоолуудаар өгөгдсөн одоо энэ чиглэлүүд тэр одоо гэрээнд бүрэн тусгагдж чадаагүй бүдэг бүрхэг за маргаантай. Ер нь бол одоо байгуулахаас өмнөөс эхлээл одоо янз бүрийн хил маргаан шууга тасраагүй шүү дээ. Тийм. Ийм байдлаар байгуулагдсан. Тэгэхээр эн чинь 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн улсын хурлын 40-р тогтоол байна шүү дээ. Гэтэл яагаад 2009 оны 7 сард одоо 57 дугаар тогтоол үлээ хэдгээр одоо энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан юм бэ? Өөрөөр хэлбэл улсын хурлаас өгсөн өмнөх тогтоолын одоо хэрэгжилт бараг 60% биелээгүй байхад яагаад улсын хурл дэмжиж баталчихваа? 31 гишүүн яагаад энийг дэмжиж вэ гэдэг асуудал байна л та. За энэ бол одоо яхахгүй бас авч үзэх ёстой асуудал байгаа үстэй тийм ээ. Тэр үе шат болгонд нь анханаас нь энэ одоо баримталжсэн байр суурь түүний одоо өөрчлөлт ямар байсан гэдэгт л их улс ортой дүгнэлт хийх ёстой маа. Тэгэхээр яагаад вэ гэдгийг одоо би бол судалж үзэх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл би хувьдаа миний байр суурь шүү. Би бол батлах ёсгүй байсан л гэж бодож байгаа. Тэгж саналаа өгсөн. Яагаад гэвэл өмнө өгсөн чиглэл маань одоо хэрэгжээгүй байна. Яран даран энийг одоо ингэж хөнгөн хуудам хуумгай байгуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан. Ингээд одоо олонхороо улсын их хурл дээр шийдвэр гарч тэр үеэс эхлээд миний байр суурь өөрчлөгдөж байгаа. Яагаад гэвэл
Одоо нэгэнт одоо ингээд улсын их хурлаас ингээд батлаад гэрээ байгуулсан бол одоо энийгээ сайжруулах хэрэгтэй. Сайжруулах хэрэгтэй. Тийм боломж байгаа гэж би итгэж байсан. Тийм одоо зүйл заалтч гэрээнд байгаа. Эргэж харах асуудлыг. Ер нь бол одоо ингээд хоёр тал тохиролцоод энийгээ сайжруулад явах ийм одоо үндэс суурь нь бол байгаа. Тэгэхээр 2009 онд батлагдсан гэрээг 2011 онд бас тодорхой хэмжээгээр сайжруулах алхмуудыг хийсэн гэж хараад байгаа. Энэ дээр та тухайн үед бас сангийн сайд байсан баха. Та энэ асуудал дээр ер нь яаж одоо хандж ийсэн? За ер нь бол одоо ингээд Баяр ерөнхий сайдын засгийн газар энэ гэрээг байгуулсан. Тийм ээ? Тий, хамтарсан засгийн газар. Хамтарсан засгийн газар. Тэгэхээр гэрээн дотор байж байгаа одоо энэ асуудлуудтай холбоотой асуудлууд бол бүгд одоо энэ засгийн газрын үйл ажиллагаа болж яригдаж дүгнэгдэх ёстой. Тийм ээ? За дараа нь 2011 онд энэ хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тийм асуудлуудыг тусгаад энийг шинжилж баталсан. Тэр үед бол Батболдын засгийн газар ажиллаж ирсэн. Батболдын засгийн газрын үед бол энэ гэрээнд бас тийм тодорхой зүйлүүд дээр бол сайжруулах алхмууд хийгдсэн шүү. Тийм ээ? Хийгдэж ирсэн. Гэхдээ энэ бол нөгөө байх ёстой хэмжээ, хөсөн хүлээж ирсэн хэмжээтэй харьцуулахад бол одоо бага л да. За 2012 онд Алтан хувийн засгийн газар байгуулагдсан. Алтан хувийн засгийн газар би сангийн сайдаар ажиллаж ирсэн. Батболдын засгийн газарт бол би сайдаар ажиллаагүй шүү дээ. Тэгээ их хурлын гишүүн байнгын хорон дарга байсан. За Алтан хувийн засгийн газар байгуулагдаад ерөөсөө энэ гэрээг үл сайжруулах ёстой маа гэдэг асуудал дээр үл бараг анхны өдрөөсөө санал нэгдсэн. За. Алтан хувийн засгийн газар чи бас эвслийн засгийн газар байсан шүү дээ. Тий. Тийм ээ? Ингээд 2012 оны 8 сард засгийн газар байгуулагдсан. 2013 оны 3 сард шадар сайд Тэрвш Давг. Уулын уурхай эрсдэлгийн сайд Ган Хоёг. Сангийн сайд одоо миний бие хамтраад оюу толгойн энэ хөрөнгө оруулалтын гэрээ түүний одоо хэрэгжилтийн явцад баримтын шалгалтыг ажлын хэсгийг тавьсан. Энэ бол одоо оюутлогын үйл ажиллагаанд хийж байгаа анхны одоо засгийн газрын том шалгалт байсан. Тэр ажлын хэсгийг та сангийн сайдын хувьд ахалсан гэж хараад байгаа шүү. Сангийн сайдын хувьд одоо яг санхүүгийн талын асуудлыг ахалж ажиллаж исэн. Тэ. Ингээд одоо 24 хүнтэй том ажлын хэсэг байгуулагдсан юм шүү дээ. Тий. Ингээд оюутлогын үйл ажиллагаанд одоо анхны үнэлэлт өгнөлт өгсөн. 3 жил болцсон байна шүү дээ. Тий. Энэ хугацаанд одоо оюутлогын төслийн одоо санхүүгийн үйл ажиллагаа туйлын учир битүүлэг нууцлагдмал байдлаар явагдаж ирсэн. За бүр эхлэхтэй л үү? Тий. За. Тайлан тооцоо нь Монгол талдаа тайлгын дүү. За. Хөрөнгө мөнгөнийх нь урсгал санхүүжилт нь Монголын банкудаар дамждаггүй. Хөрөнгө оруулалтын гэрээний одоо хэрэгжилтийг хяндаг газар байхгүй. Эннээс болоод яасан гэхээр зэрэг их ойлгомжгүй байдлууд бий болсон шүү дээ. Анхан оюутлагын төсөл хэрэгжихтэй бол техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулж явах үед 2.7 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтаар босноо гэж яригдж ирсэн. Тэгсэн. Энэ одоо төслийн үр өгөөжийн 73% нь одоо Монголын ард түмэнд шууд очно гэж ард түмэнд таниулж ирсэн. Тийм ээ? Ордны зүүн талын байшингийн дээвэр дээр одоо ингээд талх хаваагаа тавьчихсан том реклам байсныг санаж байгаа үстэй тийм ээ? Тэр үед бол Монголын одоо бүх ард түмэн энэ төсөл бол бидний амьдралыг одоо өөрчлөх юм байна. Монгол улсын хөгжлийг түргэх хэрэгтэй төсөл байна гэсэн итгэл үнэмшил гэхээс илүүтэй гордлого хүлээлт бий болж ирсэн шүү дээ. Гэтэл энэ маань бол явцын донд өөр байдлаар явсан л да, тийм ээ. За нөгөө 2.7 тэрбум чинь 2010 он гэхтэл уушаа 5.1 тэрбум төгрөг болоод өссөн. За 12 онд бид нэр одоо энэ санхүүгийн үйл ажиллагааг хянаж эхлээд санхүүгийн үйл ажиллагааны явцад үтсэн чинь 7.1 тэрбум доллар болж өссөн. Хөрөнгө оруулалт өсөд идэг. За. Тэгэхээр эхний 3 жилдээ л одоо хөрөнгө оруулалтынхаа одоо тэр заасан хэмжээг зөрчөөд одоо бараг л 3 дахь өсчээд исэн юм шүү дээ, тий. Тийм байна. Тийм учраас энийг л анханаас нь одоо үйл ажиллагааг нь бол их улс хууртай
тал талаас нь нарийн тооцож үзэх ёстой л доо. Тий. Тэгэхээр тухайн үед ажлын хэсгийг ахлаад шалгалтын дүнгээр бол миний санаж байгаагийнх нэг 2 тэрбум долларын зөрчил байна. Энэ дээр тодорхой хэмжээний одоо торгуул акт тавья гэд та бүхэн ярьж ирсэн баг. Тэгэхээр тэр торгуул акт одоо оюутлага компани төлсөн юм уу? Яасан? Одоо тэр 2 тэрбум гэж яригдж байгаа бол үнэ л дээ. 2.1 тэрбум долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн юм. За энэ ямар зөрчил байдаг вэхээр одоо хөрөнгө оруулалтанд тооцох ёсгүй зүйлийг хөрөнгө оруулалтанд оруулаад тооцсон. Санхүүгийн одоо баримт бичиг анхан шатны бүртгэл тооцоогоор огт нотогдохгүй байсан. Давхар хөлс мөнгө төлтсөн. Тэр жидэл Монгол улсын нутаг дээр хийгдээгүй хөрөнгө оруулалтыг Монголд хийгдсэн хөрөнгө оруулалт гэдээ бичсэн. Үүзэ. Өөрөөр хэлбэл гадны бусад улсуудад оруулсан хөрөнгө оруулалтыг Монголд оруулсан мэтэр ингээд данс тооцоондоо бичсэн. Асуудал сонсогч ирсэн тий. За тэр үед хоёр талаас одоо ажлын хэсэгт орж ажилласан зөвхөн Монголын талаас ажлын хэсэг гарсан биш. Ингээ Монголын тал ажлын хэсэг гаргаад шалгаад эхлэнгүүт оюутлагч нь бас өөрснөө ажлын хэсэг гаргаж хамт ажилласан байхгүй юу? Тий. Тэгээд энэ ингээд баримт бичгээ тулгаад ирэхээр аргагүй энэ ажлын хэсгүүд хүлээ зөвшөөрсөн. Одоо баримт байна уу? Байхгүй чи яах юм? Баримтгүй. За тэгвэл зөрчил. За урд нь одоо ингээд одоо хийсэн хөрөнгө оруулалтыг ингээд бичсэн байна. Хятад улсын нутаг дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг Монголын одоо оюутлага төслийн хөрөнгө оруулалт гэж бичсэн байна. За тийм байна. Ингээд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн зөрчил 2 тэрбум доллар болсон. Өөрөөр хэлбэл одоо нөгөө 5.1 байж байгаа 7 тэрбум болцсон хөрөнгө оруулалт гэдэг байгаа чинь нэмэгдсэн 2 тэрбум нь зөвхөн санхүүгийн зөрчил байсан байхгүй юу? За. Тэгэд энэ зөрчлөө арилгах тал дээр ер нь хөрөнгө оруулагчид хэр зэрэг одоо ажилласан бол та юу гэж хардаг? За энэ одоо цаашаа бас нэлээд төвх болно л доо. За. Энэ зөрчлийг илрүүлээд энийг одоо мөрөөр ажиллах ажил эхэлж явах үед засаг солигдсон байхгүй юу? 2014 оны 9 сард одоо сангийн сайдаас одоо би өөрчлөгдсөн. 11 сард Алтан хувийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. За. Тий. За Алтан хувийн та одоо засгийн газар огцорхоос өмнө та сайдаас огцорсон болж таарлаа. Тий, эхэлж би огцорсон. Яагаад та өөр саналаараа огцорулсан. Яалаа гэж. Би юу саналаараа огцорж явсан одоо байхгүй л дээ. Үзэ. Дандаа л ажлын эрх ашигын төлөө одоо явж байгаа л өөрсдөө солигдчихсэн шүү дээ. Би чинь сангийн сайдаар 3 удаа ажилласан байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Сангийн одоо байдал хүнд байх үед бол одоо ингээл зүтгэл бид нар бас сайжруулах тал дээр олон зүйл хийж исэн. Санхүүгийн асуудал гайгүй шиг болоод ирэхээ алдтал байр суурь өөрчлөгдөд эхэлдэг. Алтан хувийн засгийн газар 14 оны 11 сард огцорсны дараа оюут толгойн одоо том юу гэдэг одоо босс хөрөнгө оруулагчдын нэг нь одоо засгийн газар огцорсонд одоо их талархалтай байгаагаа одоо сони хэвлэр нийтэд мэдээлж ийсэн шүү дээ. Тэгэхээр тэрний цаад учир юу байсан гэдгийг одоо эргээд бодоход ойлгомжтой байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр Алтан хувийнхгой бол миний ярьцлаганд орохтой бол оюутал толгойн гэрээг сайжруулахын тулд манай засгийн газар ажиллаж исэн нэлээд зөрчил илрүүлсэн үүнээс болоод манай засгийн газрыг огцруулах шалтгаан болсон дубайн гэрээг одоо хийх ийм шахалт үзүүлсэн тэрийг эсэргүүцснийхаа төлөө манай засгийн газар огцорч ирсэн юм а гэдэг ийм тайлбар хэлж ирсэн. Энэ үнэн үү? Үнэн. Тэгэл нөгөө оюут толгойн төслийн үйл ажиллагаанд хяналт хийсэн санхүүгийн зөрчил илрүүлсэн зөвхөн энэ үл тэр үед баримтаар нотлогдсон зөрчил нь 2 тэрбум. Санхүүгийн энэ буруу үйл ажиллагаанаас үүсэн гарах ирээдүйн хохирол гэж байдгийг. Тэрийг нь тооцох юм бол хэдэн тэрбумаар тооцогдож исэн. За. 11 сард Алтан хувийн засгийн газар огцорсон байгааз Дубайн гэрээ 5 сард байгуулагдсан. Дараа жилийнх нь. Тэгэхээр 6 сарын бэлтгэл хангаж байгаад Дубайн гэрээг байгуулсан байгааз. Тийм бэ. Дубайн гэрээ байгуулснаар оюут толгой төслийн энэ одоо үр ашгийг сайжруулах, хууль тогтоомжид нийцүүлэх, Монголынхон одоо эрх ашгийг хамгаалах энэ ажилд ингээд оронгоор нэргүүлээд тавьчихсан. Тэгсэн тий. Оронгоороо эргэцсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын одоо ногдол ашиг хүртэх хугацааг 17 жилээр хойшлуулсан гэдэг асуудал яригддаг тийм үү? Анхны одоо техник эдийн засгийн үндэслэлээр бол 19 онд монголчууд оюутлагоогоос одоо ногдол ашигаа
хүртэж эхлэхээр байсан юм шүү дээ. Тий. Нөгөө 2.7 тэрбум доллар 5 тэрбум болж нэмэгдэж явах үед гарсан тооцоо шүү. Тэр чинь. Тэнд бас л нов байгаа биз? Тийм бай. Тий. За тэгээд энийг 33 он болгож хойшлуулсан. Дубайн гэрээгээр. Энэ Дубайн гэрээг бол сайхан бэлгийн засгийн газар байгуулсан. Тий. Туйлын нууцлагдмал байдлаар. Тэгсэн. Ер нь бол одоо гадны нийтлэлийн дор байгуулсан гэж би хувьдаа үздэг. Алтан хоёрын засгийн газар байгуулаг огцорхын явцад тэр үеэр та бүхэн санаж байгаа үстэй одоо засгийн газрын нэг сайд одоо тэр оюутлагын боссын одоо гал тогоонд нь хөөгтөд нь хичээлийн зааж өгөөд гэрийн даалгаврын хамтыгээ сууж ялаа антер гэл яриа гардаг байсан шүү дээ. Тий. Гэхдээ тэр үний юм уу? Би одоо зүгээр нэг тоглоом шоглоомор тийм нэг бяцхан онгоо болгоод гаргацсан болов гэж ойлгосон. Үгүй би үл үнэн гэдэгт итгэдэг. Үзээ. Арай үгүй л хүдэ Монгол. Тэр үед одоо Англи улсад томилтоор ажиллах хугацаа давхцсан 2 сайд байдгийг. За. Нэг нь би. Би Английн одоо хөрөнгийн биржийн дээр одоо Монголын төлөөлж оролцож биржийн худалдаа нээх ёслолд оролцоод хөрөнгө оруулагчдад энэ төслийн одоо хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж томилтоор ажилласан. Тэр үед нэг сайд бол одоо тийм ил томилттой биш. Гэтэл Лондонд ажиллаж ирсэн. Тэгэхээр би бол тэрийг үнэн гэж боддог байхгүй юу? За. Тийм учраас энэ бол одоо их нухацтай ярих хэрэгтэй. Анх энийг байгуулахдаа бол одоо 70 дуурхайг ашиглах ажлын санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг нэрээр байгуулсан байхгүй юу? Тэгсэн. Гэхдээ төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг аваад үзэхээр гэрээний хэмжээний хүчин чадалтай заалтуудынд орсон учраас гэрээ байгаа юм. Яг үнэндээ бол гэрээ байхгүй юу? Сайхан бэлэг дараа нь их хурал дээр тайлбарлахдаа энэ бол гэрээ биш ээ. Бид нар одоо төлөвлөгөөгөө өөрчилсөн нэг төлөвлөгөө юм а гэж яриадсэн шүү дээ. Төлөвлөгөө бол одоо хоёр тал хамтарч хийх ажлын жагсаалт байх ёстой шүү дээ. Тий. Эзэнтэй хугацаатай, үр дүнтэй. Гэрээ бол хоёр тал бивнийхээ өмнө үүрэг хүлээгээд тэр үүргийнхээ төлөө хариуцлага хүлээх эрх зүйн акт байх ёстой шүү дээ. Хамгийн наадсахын жишээ та бүхэн сая ярьлаа шүү дээ. Тэр хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртэх өгөөжөө авах хугацаа 19 он 19 он байжгаад 33 он болчлоо. Зүгээр төлөвлөгөөгөөр энийг ингэж шийдэж болох уу? Тийш шүү дээ, тий. Монгол улсын ард түмний одоо эрх ашигтай холбоотой ийм ноцтой асуудлыг тийм ээ ажлын төлөвлөгөөгөөр шийдэх үү? Тэгэхээр энэ бол төлөвлөгөө биш байхгүй юу? Гэрээ болцсон, үүрэг хүлээсэн. Тийм учраас Монголын талын одоо тэр үеийн удирдлагууд гарцгүй болоод тэгээд одоо өнөөдрийн хүртэл ингээд л явж ирж байгаа нь энэ шүү дээ. Энэ их алдагдлалд ороод. Тэгэхээр би ярьлаа шүү дээ. Дубайн гэрээнд 57 зүйл заалт бий. Тэрний 33 заалт нь бол одоо энэ 70 дуурхайг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил төрөл одоо хоёр тал ингээд хэрэгжүүлээд явах ажлын заалтууд байгаа. За. 22 заалт нь бол одоо зайлшгүй зас сайжруулах ёстой заалтууд байгаа. За. Тэрийг шууд хэрэгжүүлж болохгүй заалтууд. Дээрээс нь 4 зүйл. 5 заалт бий. Монгол улсын эрх ашигт ноцтой хохирол учруулсан бүр нин даруй одоо засч хүчингү болгоод одоо шинжлэх ёстой ийм заалтууд байсан. Тэгээ энийг бол огт засаагүй өнөөдрийг хүртэл явсан л да. Анх нь 2.7 тэрбумаас эхлээд одоо болно гэжсэн хөрөнгө оруулалт 5 болоод 7 болоод одоо 20 гараад явж байгаа үстэй. За тэгэхээр яах вэ гэхээр зэрэг хөрөнгө оруулалтын хэмжээ өсөд байна гэдэг чинь одоо түүний буцаан төлөх хэмжээ бас нэмэгдэнэ дээ. Тэр хэмжээгээр Монгол улсын хүлээсэн 34% оногдож байгаа төлбөр байнга өснөдөө. Ингээд орд газраа ашиглуулж байгаа улс маань одоо өгөөжөө хүртэхгүйгээр зөвхөн өр төлбөр төлөөд явах байдал төрсөн одоо бодит жишээ үстэй тийм ээ. Дээрээс нь энэ гэрээний дотор маш ноцтой заалт одоо тэр оюу толгойнтой холбоотой бүх зөвшөөрөл лиценз их тэнд бий болгосон хөрөнгө оруулалт бүтээн байгуулсан үйлдвэр аж ахуйн газрууд бүгдээрээ гадны банкны эрх мэдэлд одоо үл маргалдах зарчмаар шилжих тийм заалтыг тэнд хийсэн байгаа. Оюутлогын ордыг тэр чигт нь гадаадын банкудад барьцаанд тавих тийм нөхцөлийг барьцаанд бүрд эргэлт буцалтгүйгээр өгөөд явуулах. 15-6 банкнд одоо оюутлогын орд барьцаанд байна гэдэг асуудал яригддаг шүү дээ, тий. Өчигдөр баяр цогт бас ярьсан байлээ шүү дээ, тийм ээ. Оросын нэг компани Rio Tinto-тай маргаан үүсгээд тэр одоо маргааныхаа хохиролд нь оюу толгойн ордыг авнаа гэдэг асуудал тавилаа гэд.
оюутлагын ордыг өгөх бүх эрхийг нь Дубайн гэрээгээр Rio Tinto-д өгсөн байхгүй. Тэгэд Оросын компани энд ямар хамаатай гэж? Гэхдээ Орос Rio Tinto-той маргалдаад одоо хэрвээ Оросын компани ялвал одоо тэрийг авна гэж хэлэх үндэстэй болж байгаа үсттэй. Тэгэхээр тухайн компаниас тодорхой хэмжээгээр бас зээл авсан асуудал яригч юм гэсэн үг. Гэхдээ тухайн компанитай ямар холбоотой байсныг мэдэхгүй би. Ааха. Ер нь бол Rio Tinto-д бол оюу толгойг ингээд барьцаандаа алдчих одоо тийм эрхийнүүд Монгол улс өгцсөн. Тэгэд одоо энэ 34% ноогдох өрөө бол баг хүүгийн хүү тооцогдоод явхаар өнөөдөр өстө засгийн газар Монгол улсын хэмжээнд ер нь дааж давшгүй үр зээлэнд баригдчихлаа гэдэг ийм асуудал яригадаад байна шүү дээ. Ер нь 34% Монгол улс одоо эзэмшихгүйгээр зүгээр ингээд өндөр татвар аваад явсан бол болох байсан гэдэг ийм одоо санал яриад байна л да. Энэ дээр та юу гэж яг тийм нөгөө байж болох олон хувилбарууд дотор бол тийм хувилбар байгаа шүү дээ. Нөгөө их хурлаас үндэсний аюулгүй байдлын зөвлөөс өгчөөсөн зөвлөмжүүд дотор чинь нэг одоо юу нь бол энэ байхгүй юу? Энэ арга замыг авч үзээч гэд. Тэгтэл тэрийг авч үзээгүй орхичоод ингээд зээлээр явцсан. Тэгээ зээл нь бол одоо асар өндөр хүүтэй. Тэгэхээр тэрийгээ бол одоо бид бас сайн учрыг олоогүй. Жишээ нь оюутлагын төслийг хэрэгжих явцад говийн санаачлах гэж говийн аймагуудыг хөгжүүлэхэд одоо төсөл хэрэгжүүлэгч буцалтгүй тусламж өгнө гэж нэг хэсэг ярьсан тий. Жил бүхэн 5 сая доллар. Тийм билүү. Говийн аймагуудад одоо ингээд хөгжихтний өхөр боллоо гэж. Тэгж ард түмэнд рекламадад байсан биз дээ. Тэгсэн. Гэтэл эн чинь буцалтгүй тусламж биш. Өндөр хүүтэй зээл байхгүй юу? За. Оюутлагаа манахаас авах зээлэндээ бичээ явдаг. Зээл нь бол зээлдэлдээ зүгээр зээл биш. Хүүгээс хүү тооцдог зээл. Хүүгээс хүү тооцдог энэ одоо санхүүгийн зарчим чинь ер нь хөрөнгө оруулалтын гэрээнд анх туссан байсан юм уу? Эсвэл сүүлд одоо нэмэлт өөрчлөлтөөр оруулсан юм уу? Анх туссан байсан. Тэгэд энэ тэгэхээр анхны гэрээ хийхдээ л бас л энэ дээрээ бид нэр хөнгөн гомгоо хандсан байхгүй юу? Олон улсын зарчим бол энэ зээлийн зарчим дээр энэ хүүгээс хүү тооцдог асуудлыг бол хоригддаг юм байл шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Энэ чинь мөнгө хүүлэх үйл ажиллагаа шүү дээ. Тийм л учраас энэ чинь нөгөө 100-ны том дээрэм л өөр боллоо гэж одоо тухайн үед бид бас дүгнж ярьж ирснийг санаж байгаа бох тий. Тэгэхээр одоо Монгол улс өөрсдийнхөө алт зэс бүхий том ордоо ингээд барьцаанд тавьж ингээд ашиглуулж байгаа юм бол 34% үнэгүй эзэмших ёстой гэдэг асуудлыг тухайн үед улсын хурлын тогтоолтчдад дурдсан байсан. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээнд яагаад энэ талаар дурдаг үгээс болоод Монгол улс өнөөдөр 34% бүр одоо зээлээр эзэмших асуудал үүсэж байна. Одоо энэ сошиалор явж байгаа мэдээлүүд дотор намбарын инквир ерөнхий сайд асны хэлсэн үг нь бас анхаарал татж илэн шүү дээ. Тий. Би одоо тэрийг бас анхааралтай үзсэн. Тэр үед ерөнхийлөгч байсан. За Дубайн гэрээ байгуулагдах тэр дуйлаантай үед сонгуул явагдаад унтсан хүн шүү дээ, тийм ээ? Тэр хүн хэлсэн байлээ шүү дээ. Баярын засгийн газар гэрээ байгуулахад нэг хит улайрч хандлагатай байсан гэж. Энийгээ сайжруулчаач гэж санал хэлэхээр тэгвэл та өөрөө гэрээ хийгээд үзэлдэй гэж хүртэл урдаас нь одоо эсэргүүцэж исэн гэж ярьсан байлээ шүү дээ, тийм ээ? Тэгэхээр би үл бодохдоо бол тэр одоо хөнгөн гомгоо хандсан магадгүй гадны одоо нөлөө байсан учраас ийм асуудлуудыг наривчилж авч үзээгүй. Их хурлаас чиглэл өгөөд байхад тэрийг гэрээндээ тусгаагүй. Ингээд яаран дааран гэрээг байгуулжээ. Иннээс болоод одоо алдажээ гэж бодож байгаа байхгүй. Яг нь баяр ерөнхий сайд тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад одоо гэрээг яаралтай байгуулах өөрөөр хэлбэл 3 дахь талын хөрөнгө оруулалтыг одоо дэмжих юм шаардлагын үүднээс одоо энэ гэрээг байгуулсан байх гэж ойлгож байна. Гэхдээ зүгээр тааруухан гэрээ байгууллаа гэхэд дараагийн засгийн газрууд сайжруулах талаар зөвшөлдсөн ширээний ард суугаад сайжруулад явсан бол ядчил ноогдол ашгаа хүртэж эхлэх хугацаа тун одоо баг дөгцсөн байх байсан гэж хараад байгаа. Тий, харин тийм л учраас би яриад байгаа шүү дээ. Тэр үе шат болгонд нь засгийн газар болгоны үйл ажиллагаанд нь улс хууртай нухацтай дүгнэлт өгөх хэрэгтэй. Гэтэл явц донд сайжруулах байтугай бүр эсрэгээр нь муутгаж исэн явдлууд хүртэл гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг ялгаж салгаж одоо эзэнтэй, гавьяатай, алдаатай, оноотой ингэж дүгнэлт өгөх хэрэгтэй. Энэ их хурал дээр явж байгаа сонсголч гэсэн одоо ийм дүгнэлт гарах байх гэж би бодож байна.
Жишээлбэл 2021 онд оюун эрдэнэ засгийн газар бол энэ гэрээг сайжруулах 5-6 алхмыг одоо санал болгоод тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулагчаар зөвшөөрүүлж одоо нааштай тийм мэдээ сонссон гэж ойлгоод байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол тэр 34% ноогдох үр төлбөр болох 2.3 тэрбум долларыг тэгэлсэ. Тэр хүүгээс хүү тооцох асуудлыг ч гэсэн бас эргэж харах гэдэг энэ асуудлуудыг бол оюун эрдэнэ засгийн газар бас хийсэн гэж яриад байдаг. Гэтэл тэр Дубайн гэрээг хүчингү болох асуудал ч бас энэ одоо хилцээр дээр бол туссан гэж хараад байгаа. Гэтэл Дубайн гэрээ хүчингү болоогүй байгаа. Тэр 34% ноогдох одоо үр төлбөр ч гэсэн өнөөдөр тэглэгдээгүй байгаа гэдэг асуудал бас сая яригадад байсан. Тэмүүлэн гишүүн энэ дээр бас онцолж яриад илээ. Энийг та юу гэж харж байна? За тэгэхэд 16 оны сонгуулийн дараа бол засгийн газар байгуулагдсан, хөрөлт засгийн засгийн газар тийм ээ. Тий. 19 онд Дубайн гэрээнд одоо бас зарим нэг зүйл заалтыг нь өөрчлөлтүүд хийсэн. Тий. Гэхдээ Дубайн гэрээ бүхэлдээ хүчингү болоогүй. Тий. Зүгээр ингээд нэг энд тэндээс нь хэсэгчилсэн сайжруулалт хийх алхмууд хийгдэж байгаа. Энэ үл зүйтэй. Тэгэхээр одоо энэ Дубайн гэрээг хүчингү болгосон гэдэг ийм хилцээр явагдсан бол өнөөдөр яагаад хүчингү болоогүй ингээд үр төлбөр яригадаад байна гэдэг асуулт та юу гэж харж байна? Хүчингү болгох тийм одоо үр дүн гараагүй л гэсэн үг шүү дээ. Улсын хурлаас тогтоол батлагдсан шүү дээ. Тогтоол баталсан олон тогтоол хэрэгжихгүй шүү дээ. Харж байгаа үстэй тийм ээ. Энд л бидний алдаа байгаа байхгүй юу? За. Тий. Одоо ингээд төр засгийнхын шийдвэр гарч яхад түүнийгээ ягштал хэрэгжүүлээд явж чаддгүйгээс болоод бидний энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. Дубайн гэрээ байтугай оюут толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Анхныхан тий. Тий. Тийм үндэслэл одоо олон байдаг шүү дээ. Тэр жигтэй хэл одоо ер нь гэрээ бүхэлдээ хүчингү болох тийм одоо кейсүүд хүртэл гарч ирж байгаа шүү дээ. За. Би нэг жишээ хэлэх үү. За. Одоо энэ Ontre Gold гэдэг компани асуудал их яригадаад байна да. За тий. Тийм ээ. Энэ Ontre Gold-ийн асуудлыг анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхад огт яригдаагүй тэр талаар сонсоогүй гэд одоо нэмдэрч сайд хэлж иртэл баяр цагт сайд болохоор тухайн үед бол энэ гэрээ байгуулах үед бол Ontre-гийн асуудал бас хөндөгдөж байсан, яригдж байсан гэдэг юм эсрэг тэсрэг байр суурийг өчигдрийн сонсголт дээр сонссон л тоо. Тэгээд та энэ дээр юу гэж харж байгаа хөндлөг байсан? Энэ бас их ноот асуудал шүү дээ. За. Ноот асуудал. Оюут толгой хөрөнгө оруулалтын гэрээнд нэг заалт байдгийг. Энэ гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хүчинтэй. Энээс өмнө явж исэн үйл ажиллагааг энэ гэрээнд хамааруулж авч үзэхгүй гэдэг. За. Гэтэл 2009 онд байгуулагдсан гэрээний хэрэгжих явцад 2004 онд Ontre Gold-тэй байгуулсан зүйл заалтуудыг тэр одоо үүргийг шууд хүлээгээд авсан байхгүй. За. Тэгтээ үл мэддэгдээгүй нууц байсан гэдэг нь үнэн бахал да. Хинч мэддэггүй байсан. Магадгүй цөөхөн хүн мэдчихсэн байлгүй. За. За Нямдор сайд мэдэхгүй байна гэхийг бодоход чинь засгийн газрын гишүүн хууль зүйн сайд хүн шүү дээ тий. Бид хамт ажиллаж байсан. Би ч мэдээгүй байсан. Тэгэхээр зэрэг нууцлагдмал байдлаар гэрээ хэрэгжих явцад өмнө гарсан одоо тэр үүргийг хүлээлгэсэн асуудал гараад ирж байгаа үстэй. Зөвхөн энэ кейсэл хөрөнгө оруулалтын гэрээг хүчингү болгох үндэс болж чадна шүү дээ. Ягаад гэвэл хуурам эхлэх замаар гэрээ байгуулсан. Тухайн үед ч анх засгийн газар бол Turkish Hills компанитай гэрээ байгуулсан асуудал байсан чи одоо Ontre-тэй одоо яаж холбогдоод байгаа юм бол? Нөө Rio Tinto ч Ontre гэдэг gold компани тодорхой хувийг нь эзэмшихээр одоо тэдэнтэй тохироод өөрийнхөө эзэмшил шилжүүлээ авсан юм байл л дээ. 2004 онд. Тий. Гэрээ байгуулахаас 5 жилийн өмнө. Нөө гэрээ байгуулахаас өмнө. За тийм байна. Тий. Тийм учраас би одоо ингээд яг энэ кейс болгоныг маш улс хуультай судалж тогтоох хэрэгтэй юм аа. Гэт. За тэр жийтэй хэл одоо тэр өмнө хийгдсэн хөрөнгө оруулалт, шинэ хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэсэн заалт байсаар байтал бидний хийсэн санхүүгийн шалгалтын явцад юу илэрсэн гэж 2004-5 онд тэр нөгөө өмнө байсан Аюунхай Майнз компани ашиглаж исэн тоног төхөөрөмжийг Rio Tinto оюут төслийг хэрэгжүүлэх явцдаа өндөр үнээр худалдаж авсан байдаг байхгүй.
Өөрийнхөө эзэмшил одоо тоног төхөөрөмжийг өөрөө худалдаж авсан. Хүн эзэмшижсэн юмыг тий. Тэрийг одоо худалдаж авна гэдэг нь манай хөрөнгө оруулалт руу шилжүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болж тааглаа. Тэгэхээр онтре чинь бол Монголын засгийн газрын эзэмшиж байгаа тэр 34% бол огт хамаагүй одоо тусдаа өөр талбай байсан шүү дээ. Тэгтэл одоо энэ Онтреголд болон Rio Tinto хоёр хоорондоо бас ингээд шинэ хилцэл хийгээд цаагаараа тохироод Монголын засгийн газрыг оруулахгүйгээр хувийн эзэмшсэн байсан ба шүү. Тий. Тийм асуудал бас яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ямар асуудал яригдэх вөхөр оюу толгой төслийн явцад одоо нөгөө тооцож исэн нөөц түүн дээр одоо тогтоосон 34% чинь дээрээс нь Онтреголдын хувь ороод ирээд тэр нь зөвхөн оюу толгой талд ингээд орчхоор зэрэг яах вэ гэхээр нөгөө талд байгаа Монголын хувь эзэмших хувь чинь буураа явчихна үсттэй. 34 биш тэр чинь бол тооцоогоор бидний одоо 14-5 онд гаргаж ярьж байснаа тооцоогоор 24% руу явж исэн шүү. Тэгэхээр ингээд хөрөнгө оруулалтын гэрийг байгуулах үеэс эхлээд учир битүүлэг нууцлагдмал. Тэгээд хууль дүрм зөрчсөн үйлдэлүүд хийгдчихсэн учраас тэр гэрээ ч гэсэн хүчинг болох ёстой гэж би үзээд байгаа байхгүй юу. Тэгээ танихаар бол Монгол улс одоо энэ оюутлогоо компанид 34%-ийг эзэмшдэг гэж ойлгоодсэн чи танихаар бол 24% ч хүрэхтэйгүйтэй байна гэж. Өгөөж авахд бол одоо 24-ч 34-ч хүрэхгүй байх нь. Өөр зээл төлөх болохоор 34 бид төлөх юм. За. Тэгээ одоо засгийн газар чинь энэ Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд 53% руу дөхүүлэхийн тулд одоо хилцээрийн ширээний ард суугаад байгаа гэж ойлгоод байгаа шүү. Дээрээс нь энэ одоо хүүгээс хүү тооцдог энэ зээлийн өндөр хүүг одоо багасгах асуудал дээр бас хөрөнгө оруулагчтай хилцээрийн ширээний ард суудсан эд одоо хилцээр үргэлжилж байгаа гэж ойлгоод байгаа. Энэ ер нь амжилтанд хүрэх болов та юу гэж харж байна? Гэхдээ одоо амжилтанд хүрэх ёстой гэж би бодож байгаа. Тий. Энийг зүгээр ингээд одоо ярьж байгаа хэлж байгаа гэдээ орчихгүй. Энийг бол одоо амжилтанд хүрэх ёстой юм. Тий. Гэрээнүүдээ бол одоо ингээд засаад шаардлагатай заалтуудыг хүчингүй болгоод явах ёстой юм. Анхны хөрөнгө оруулалт би нэг 7 тэрбумыг ярьлаа шүү дээ. Тэрэн дотор 2 тэрбум долларын зөрчил илэрсэн гэсэн шүү дээ. Тэгвэл тэрийг адаглаад хасах ёстой хөрөнгө оруулалтаас. Одоо тэр хөрөнгө оруулалт одоо 20 тэрбум доллар давцсан явж байгаа гэж шүү дээ. Одоо 20 давцсан байна. Тэрнийхээ тэрнээс ядаж 2 тэрбумыг хасах ёстой гэж юу? Тийм тогтоогдсон даруй 2 тэрбум. Тэрнээс хойш үйл ажиллагаагаа ахиж үзээд тийм зөрчил байвал хасах ёстой шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд тасралтгүй сайжруулад явах ёстой заалтууд байхгүй юу? Тухайн үед бол та сангийн сайд байхдаа энэ Онтрегийн нөөцийн асуудлыг бас сонирхож судалж ирсэн үү юу? Мэдээж шүү дээ. Мэдээж. Тэр ажлын хэсгийн дүгнэлтэн дотор маш тодорхой заагаад энийг бол одоо хүчингүй болгоо гэдэг дэвжчихсэн дүгнэлт нь байгаа шүү дээ. Аль биесээр их хурл танилцуулсан одоо албан ёсны танилцуулга дотор яг юуг нь хүчинг болох гэж өмнө хийгдсэн ажлын одоо сүүлдний хөрөнгө оруулалтанд хамааруулан авч үзэж байгааг бойл гэдэг. Тэгэхээр тийм учраас ер нь энэ асуудлуудыг бол ингэж ерөнхий том ярмаарг байгаамаа. За. Хөвөөд дотор нь асуудал болгоноор нь ингэж орж ярмаар байгаа. Мөн үү? Тий. Тэгэхээр Монгол улс одоо зис хайлуулах үйлдвэртэй болно гэдэг юм зорилт тавиад өөрийнхөө хөрөнгөөр юм уу өөр гадны хөрөнгө оруулагчийг үрж одоо байгуулах гэдэг асуудал яригадаад байгаа шүү дээ. Тэгвэл уул нь бол 10 жилийн өмнө Rio Tinto-тэй одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтаа зис хайлуулах үйлдвэртэй болно гэдэг асуудал бол тусцсан байна. Тусцсан. Тэр гэрээн дотор бол байгаа. Бүр одоо энэ төсөл хэрэгжүүлэх оюутлага төслийн санхүүжилтээр одоо ийм үйлдвэр барина гэд. За. Тэрнийхээ одоо 50-аас доошгүй хувийн Монголын тал эзэмшнэ гэд гэрээ дотор тодорхой байгаа. За. Гэрээ хэрэгжих явцдаа л авч үзэж байгаа л энийг хэрэгжүүлээгүй орхисон байхгүй юу? Муу гэрээ хэрэгжүүлэх явцдаа нөгөө тал маань дандаа өөртөө ашигтай өөрчлөлтүүд хийгээ явцсан. Тэгэхээр одоо магадгүй хөрөнгө оруулагчаас одоо энэ гэрээнд туссан үүргээ биелүүл гэдэг энэ шаардлагыг тавих боломж бол засгийн газарт байгаа юм байна тийм үү? Байгаа шүү дээ. Тэгээд Дубайн гэрээний бас нэг ноцтой асуудал бол одоо энэ төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл гэдгийг үндсэндээ үгүйсгэс байхгүй болгосон. Гэхдээ энэ гэрээч анханасаа л тээзүүгөө батлагдсан гэрээ юм билээ шүү дээ. Бас нэг юм байлгүй яах вэ те? Огт байхгүй ч байгаагүй шүү дээ. Ерөнхийн нэг төлөвлөгөө маягийн юм байсан. Байна шүү дээ. Орчилсан тээзүү гэж байна. Тийм юу байсан. Тэр житийн хэл одоо тэр Эрдэс соёлын зөвлөлөөр хэлцээд баталсан тээзүү байсан шүү дээ. За. Тий. Тэрийг даах тэрнтэй зэрэгцүүлээл бид нар тэр хөрөнгө оруулалтын хэтрэлт гэдгийг чинь бол тооцож гаргасан байхгүй юу? Зөв.
Тэр чинь нэг одоо цаана нэг суур байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Тий. Гэхдээ эхнийхэн жилээс эхлээл техник эдийн засгийн үндэслэл заасан зүйл заалтуудаа ихэнх нь хэрэгжүүлээгүй. Төрчөөд явцсан. Зарим нь бол өөрийнхөөрөө хэрэгжүүлээ явцсан. Тэгээд сүүлд нь 15 онд Дубайн гэрээн дотор ер нь техник эдийн засгийн үндэслэл хэрэггүй байна гэдэг дүгнэлт хийсэн. Тэгээ одоо ч гэсэн энэ одоо орд бол ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна гэж. Одоо тийм албан ёсоор батлагдсан үндэслэл байна уу л одоо хинч гаргаад ирж чадахгүй л байна. Тэгээд Давос хөрөнгө гишүүн бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд одоо хөрөнгө оруулагч тал бол 10.1 тэрбум долларын ашиг олсон байхад Монгол улсад өнгөж 1.3 тэрбум долларын ашиг олсон байна. Өөрөөр хэлбэл 9 дахин бага одоо ийм ашиг олсон байна гэдэг асуудал яригдж байна. Энэ дээр ер нь цаашдаа энэ Монгол улсын одоо хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудал өнөөдөр тулгараад шүү дээ. Өнөөдөр ч одоо 30% ч хүрэхгүй байна гэдэг асуудал яригдж шүү дээ. Юу 53% байдгаа тий. Тийм шүү дээ. Одоо энэ төрд ажиллаж байгаа энэ мэдээлэл доор байгаа улсууд бол одоо илүү дэлгэрэнгүй баттай нотлоготой үндэслэлтэй байгаа бахал да. Тэрэнд би итгэж байна. Тэгээ Давос хөрөнгө гишүүн өөрөө бол ус эдийн засгч хүн анханасаа энэ төслийн үр ашгийг сайжруулах гэдэг талд хатуу зогссон хүн. Тэгээ тийм учраас бол би итгэж байгаа. Ер нь бол Монголын талын хүртэж байгаа өгөөж бол дэндүү чамлалттай шүү дээ. Ер нь Монгол ийм ордоо ашиглуулчаад одоо ийм байна гэдэг бол одоо эдийн засаг санхүүч бидэнд байтугай энгийн ард түмэнд ч гэсэн ойлгомжтой асуудал шүү дээ. Ийм байж болохгүй байхгүй. Уул нь одоо энэ алт цэсийн нөөцөөрөө болвол Эрдэнэтээс 3-аас 4 дахин том мөртлөө төлж байгаа татвар нь 2-3 дахин бага байна гэдэг асуудал хөндөгдөж ирсэн. Энэ одоо ч гэсэн хэвээр болов. Хэвээр шүү дээ. Одоо яг хөө жоохон татвар нэмэгдсэн л гэж байгаа. Монголын одоо эдийн засагт хувь нэмэр болж байгаа нь өнөө болж байгаа. Гэхдээ Монголын эдийн засгийн одоо гол ачаалал чинь өнөөдөр нүүрсний салбар дийлэнхийг үрж байгаа шүү дээ. Тий. Уг нь бол бид бол одоо энэ зэс алтны том ордоосоо бол их л зүйлвсэн хүлээж ирсэн л да. Сүүлийн үед одоо дэлхийн зах зээл дээр алт цэсийн үн бол огцом өсөд байгаа энэ тохиолдолд Монгол улсын ноогдол ашиг хүртэх хугацаа ч гэсэн наашлах боломжтой л гэж хараад байгаа. Энэ дээр та юу гэж харж байна? Гэхдээ одоо энийг бол ажил хариуцж байгаа хүмүүс одоо энэ гэрээ хилцэл хийж одоо асуудлаа хамгаалж одоо шийдэж чадвал энэ бол бас боломжтой зүйл шүү дээ. Тэгэхгүй харамсалтай нь бид чинь өнөөдрийн хүртэл бол яг нэг нуугаа хэлэхэд гадны хүмүүсийн нөлөө үгээр одоо их явсан да. Өсөн нэмэгдэх реалтаар бас одоо энэ одоо бол 5% л татвар аваад одоо доктортой гэдэг гэрээ гэдгээр яваад байна. Тэгвэл 15% хүртэл авах боломж нь бол энэ хөрөнгө оруулалтын гэрээнд нээлттэй байгаа гэж баяр цогтгшүүн хэлээдсэн л да. Энэ одоо юуны татварын асуудал бас л юутай шүү дээ. Ер нь анх нь гэрээ байгуулагдахаас эхлээл татварын асуудлаар бол бас л бид нэр маш том алдсан. Нөгөө зэстэн дээр чинь бид нар бол Эрдэнэтээс гинтийн өсөлтийн татвар гэж нэмэлт татвар авдаг байсан шүү дээ. Тэгээд оюутлага төсөл батлагдаад хэрэгжиж эхлэх үед бол одоо энийг авахаа болцсон шүү дээ. Болцсон шүү дээ. Тэгээд тэрийг шинэ татвар одоо гаргаж ирнэ л гэсэн. Тэгээд 2 жил гарan шинэ татвар гаргаж чадаагүй. Тэгсээр яваа сүүлд нь амнат гэж гаргасан. Одоо амнат маань өөрөө ийм асуудалтай байна шүү дээ. Тэгэхээр ер нь оюутлага төслөл анх хэрэгжихээс эхлээл монголчууд биднийг дэндүү зөөлчлөөд өөрийнхөө хуруу гарны үзүүрээр хаашин ч хамаагүй хөдлөж ирсний илэрл. Тэрэнд нь одоо жолоодогдож ирсэн бидний л буруу л да. Манайханд одоо гар хөлн болж ирсэн олон улсууд байна. Тэ? Тэгэхээр ер нь бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Рио Тинто бол оюутлага төсөлд хөрөнгө оруулагч биш байхгүй юу? За. Зээл зуучлагч. Тэгээ манай баялагийг барьцаалж гаднаас зээл олж одоо санхүүжилт хийж байгаа л байгууллага. Зээл олсныхаа төлөө бас хураамж авдаг. Тэ. За тийм учраас бид сүүлд нь энэ Рио Тинтогийн авсан зээлийг бид төлцөөл алдагдлалд ороод явж байгаа нь л ийм л учиртай. Тэгэхээр энэ байдлыг л одоо бас улс ортой үзэж байгаад өөрчлөх ёстой шүү дээ. Хөрөнгө оруулагч биш байхгүй юу да. Тэгэхээр энэ дээр зүгээр 3 дахь талын хөрөнгө оруулалтыг Монгол улс дэмжиж явахгүй болвол цаашдаа Монгол руу ирэх одоо гадны хөрөнгө оруулалт бол байхгүй болно гэдэг асуудал бас яригадаад байна.
Нөө одоо аль аль нь л байх хэрэгтэй гэж би хувьдаа бодож штэ. Тий. Хоёр өрсөлдөөгөө сайн харьцаатай байх хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй, хөрөнгө оруулах хэрэгтэй. Гурав дахь төрштэй ч хамтрах хэрэгтэй. Аль нэгийг юу гэдгийг даваа үзэж. Аль нэгэнд нь даваа тал олгож өөрөө өөрийгөө хохироож болохгүй юу? Одоо юу гэдгийг ч одоо гурав дахь талын эрх ашигт нийцнэгээд Монголын эрх ашигыг уландаа гიშгэж болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ тэр үед энэ асуудлыг ингэж мартуулчаагүй. Үндэслийн гаргад тавьж, шалгалт хийж, дүнгийн гаргаж, төр засагтаа танилцуулж, эхлүүлж ирсний үр дүнд эн чинь ингээд алхамаар хилцэгцээр яваад өнөөдрийн төвшөнд одоо ийм болчиход байгаа. Энэ бол үр дүн. Одоо миний нэг 10 жил хүлээсэн үр дүн энэ мөн. Одоо энийгээ бол бид нар ишөө сайжруулах хэрэгтэй. Явцын донд ганц нэг асуудал шийдэж байгаа, ганц нэг одоо татвараас төлж байгаа, зарим нэг төлбөрийг чөлөөлж байгаа гэж байгаа нь бол нэг талаасаа ингээд бодохоор үр дүн юм шиг боловч цаанаа алдаж байгаа их хохиролтойгоо харьцуулах юм бол өчүүхэн зүйл байхгүй юу? Уулаа алдаад жижигхэн хомсын цэдий юм бидэнд одоо өгч байгаа байхгүй тий? Тэр нь бидний сэтгэл ханж болохгүй шүү дээ. Уул нь одоо ойдлогын ордын одоо үнэлгээ бол 400 тэрбум доллараар хэмжигдэх хэмжээний орд гэж яриад байгаа. Гэтэл одоо хөрөнгө оруулагч бол 2.3 тэрбум долларыг одоо яг бодиттой оруулсан хэсэг нь тодорхойгүй байгаа. Энэ нөхцөлд ойдлогын ордод давуу байдлаар ингэж одоо хувь авч өгөөж нэмэгцээр байгаа л одоо асуудал яригдаад байна л да. Тийм шүү дээ. Одоо тэгэл тэр 10 гаруй тэрбум долларын ашиг олцсон л гэдэг нь шүү дээ. Тэр чинь би бол 10 гаруйгаар тогтохгүй гэж бодож байгаа юм. За. Тий. Тухайн үед бид нар бас тооцоо хийж үзчихэл байсан. Зөвхөн нэг жилд л Рио Тинтогийн олсон орлогын бараг 80-90% нь зөвхөн оюутлогоо бүрдүүлж исэн. Тэгэхэд бол одоо компани бол 10 гаруй тэрбум ашиг олцсон байсан шүү дээ. Нэг ганцхан жилийн тооцоо ирж шүү дээ би. Тийм тооцоо хүртэл яригдчихсэн. Тэ манай их хурлын гишүүд бас тооцоо хийгээл ярьж байлаа зөв л дөө тийм л байх хэвээр. Одоо ингээд оюутлогын 70 дуурайхайн бүтээн байгуулалт яг эд дундаа үргэлжилж байна. Магадгүй 2027 оноос яг одоо жинхэнэ тэр цул одоо зис алтаны нөөц рүүгээ орох тэр одоо үе нь эхлэх гэж байна. Тэгээ энэ нөхцөлд засгийн газар одоо ашигтай хилцээр хийж чадах юм бол Монгол улсын эрх ашигыг сайжруулах боломж байгаа л гэж хараад байна. Өөрөөр хэлбэл яг одоо өрөм рүү норж байгаа юм байна шүү дээ. Бага. Ийм хилцээ хийх ёстой. Тэгээ энэ бол одоо өнөө үеийн төр засгийн аль хашиж байгаа нийт хүмүүсийн одоо энэний дараа залгаа тааших улсуудын үүрэг байхгүй юу? Тийм ээ? Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь. Тийм учраас энийг бол одоо ингээд байнга бид сайжруулж явах ёстой. Та тэгэхээр өмнө нь 3 удаа сангийн сайд байсан хүн магадгүй өнөөдөр Замдан шатрын засгийн газарт сангийн сайд хийж исэн бол та хилцээрт суух танд боломж хүрд эргүүлэх боломж байсан бол яг ямар залтыг хамгийн түрүүнд та одоо барьж хөрөнгө оруулагчтай тулж ярих байсан бэ? Юуны өмнө Дубайн гэрээний тэр одоо ноцтой хохирол учруулсан 4 зүйл 5 заалтыг хүчингү болгоно. За. Шууд. Дээрээс нь хөрөнгө оруулалтын гэрээний одоо тэр Монголын талд ашиггүй байгаа. Монгол улсын хүчин төгөлдрөөс хууль дүрмд одоо харшилж зөрчилдөж гарч ирсэн залтуудыг хүчингү болгохын төлөө одоо чадхаас чадахгүйгээ хүртэл хийх ёстой. Хийх ажил тодорхой. Тодорхой байхгүй. Хэн байхаа хамаагүй энэ чинь тодорхой шүү дээ. Дээр нь онтргийн асуудал нэмээд гараад ирлээ шүү дээ. Энэ чинь тэр юун дотор тэртээ хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн явцад дээрээс нь энэ одоо Дубайн гэрээний одоо асуудлыг одоо сайжруулах явцад аяандаа гарч ирээ шийдэгдэх асуудал байхгүй юу? Тэгэхээр тусна гэрээ байгуулах асуудал байх ёстой юу? Эсвэл одоо тэрийг яаж шийдэхээ одоо өнөөгийн нөхцөл байдлаас ургуулад ер нь л Монголынхаа талд өгөөжтэй хэлбэрээр шийдэх ёстой шүү. Миний байр суурь бол тусдаа нь авч үзэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр тусад нь авч үзэн гэхэр ч одоо Онтер компани ч одоо Бидасан компани юм уу эсвэл цаана нь хөрөнгө оруулагч нь Рио Тинто юм уу гэдэг нэг юм ойлгомжгүй байдал байна шүү дээ. Саяхнаас үүссэн асуудал юм болов уу гэж утсан чинь таны түрүүний ярьснаар бол бүр одоо анханасаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад л бүр 2004 оноос энэ Онтер Рио Тинто хоёр чинь одоо нэг нь хувьцаа эзэмшигч нөгөө нь одоо ингээд нэг тийм хоорондоо бараг л уялдаатай компани болж хувирсан болж таарлаа. За ер нь сүүлд нь одоо тийм л байдал гарч ирж штэ. Тий. Рио Тинто очоод Онтергийн нэг тодорхой хувийг эзэмшсэн явж идэг.
Ааха. Тий. 20 жилийн өмнөх асуудал яригдах гэдэг шүү дээ бүр. Гэтэл тэрийг Монголын тал мэдээгүй гэрээ хилцэл хийж явах үед яригдаагүй байх жишээ тий. Энэ учир битүүлэг асуудал байгаа үсттэй. Тэгвэл энийг одоо ингээд хойноос нь хөөгөөд улс хүрээр нь тогтоогоод энэ юунуудыг одоо нэг тийш болгох л хэрэгтэй. Тий. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан тэр доктортой байдлын гэрээг баталсан улсын хурлын тогтоол улсын хурлын архиваас олдохгүй алга болсон гэдэг асуудлыг яриад эхэллээ. Энийг та юу гэж харж байна? Мэдэхгүй. Одоо энийг л тийм юм байж болдсон юм уу би мэдэхгүй байна. Ааха. Тий. Гэрн тийм байх ёсгүй л гэж би ойлгож байна. Одоогийн улсын хурлын гишүүд одоо улсын хурлын тамгын газраас энэ анхны тэр хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан улсын хурлын тогтоолыг авъя, үзье гэсэн чинь байхгүй алга болчихжээ гэдэг ийм хариуг өгсөн гэдэг юм л та. Тийм байж болдсон юм уу ер нь? Харин би тэгээд гайхал Тэрний бол одоо оюун ухаанд багтахгүй байна. Ааха. Тий. Одоо л ийм болцсон юм байлгүй. Тэр тогтоолыг таараа үзчихэж одоо баталж илээсэн гэж хараад байгаа шүү дээ, тийм үү? Нөө мэдээч шүү дээ. Тэр үед л биiвэл баталцаагүй. Эсэргүүцсэн. Эсэргүүцсэн. Эсэргүүцхийн тулд тэрийг л үзэн судалсан нь ойлгомжтой. Харин тий. Тий. Тэр чинь үл их хурал дээр одоо бүхэл процедураараа явна шүү дээ. Материал нь тараагдана. Тий. Тэгээ 3 удаагийн хилцүүлэг хийгдэн. Сүүлд нь албан ёсоор ёсчлогдно. Тэгээд одоо ингээд шийдэгдсэн төр засгийн шийдвэрийн одоо ой санамж алга болчихно гэхээр би ойлгохгүй шүү дээ. Яаж тийм байж болдгийг? Яагаад алга хийчихв гэдэг асуудал хамгийн чухал нь байхгүй юу? Ноото болоод нууцсан биш үстэй гэдэг одоо хардлага гарна шүү дээ чинь. Хөрөнгө оруулалтын анхны тэр их хурлаар ёсчлон батлагдсан тэр гэрээг одоо харж иж засгийн газар дараагийн засгийн газрууд одоо хилцээрийн ширээний ард суух байх л гэж хараад байна. Тэгэхээр үндсэн байрах ёстой тэр материал нь байхгүй одоо юун дээр ярьж одоо үндэслэж дахиж гэрээгээ сайжруулах. Мэдээгүй одоо юу яриад байгааг би ойлгохгүй байна. Ер нь үл тим юм гэж байж таарахгүй, байж болохчгүй. Хэрвээ одоо сайн үзэх юм бол тэр үеийн одоо гишүүн байсан хүмүүсүүдийн хувийн архивд ч гэсэн байж л байгаа дайгуу бол. Танд байхгүй зү? Байж болно шүү дээ. Байж болно шүү дээ. Тий. Өө за. Миний тэр чинь бол одоо ингээд ажлын материал байхгүй тийм ээ? Ааха. Тий. Тэгэхээр тэрийг шууд одоо тэгээ нөхөд авчдаг юм уу? Тийм байж болохгүй л дээ. Ааха. Би тэгж бодож байна. Эцэслэн батлагдсан хувилбараар биш юм байна тийм үү? Нөө тэгэж шүү дээ. Хилцэн, санал хураасан тийм л хувьд нь байна шүү дээ. Тэгэхээр та оюу толгойн гэрээг сайжруулах асуудлаар нэлээд итгэвч наашлагтай ажиллаж хөрөнгө оруулагч тал бас тодорхой хэмжээгээр шахалт шаардлага үзүүлж исэн хүний хувьд сангийн сайдаас огцрох хэмжээний одоо асуудалд орсон байна шүү дээ. Тэгэхээр магадгүй дараагийн засгийн газрууд энэ гэрээг сайжруулах шахалт шаардлага үргүүллээ гэхэд бас засгийн газрын хувь заяа яригдахгүй гэсэн юм бас эргэлзээ төрөд эхэллээ л дээ. Тэгэхээр л одоо аль ирэх ашиг нь дээгүр байх уу гэдгийг бодох хэрэгтэй байх л да. Монгол улсын нийтлэг ирэх ашигын төлөө бол хэдийн ч засгийн газар огцорч болно шүү дээ. Ягдгүй л ард түмнийхээ төлөө ажиллахаар засгийн газрууд байгуулгадаг үстэй. Тий. Тийм учраас тэрнийхэн төлөө зүтгэж байгаа тэгээд солигдох бол би бол хэвээ явдал гэж бодож байна. Бүр гавьяач бол мэдэн шүү дээ тэр чинь. Таныг сангийн сайдаас огцорхоос өмнө магадгүй татгалзахын аргагүй тийм санал тавьж исэн тохиолдол байдгүй. Надтай хувьдаа тийм тохиолдож байгаагүй. Тэгээд ч одоо сангийн сайд гэдэг чинь бол уг нь их найзгүй алба юм байгаа шүү дээ. За. Найраагүй алба байхгүй юу? Найрч болдгоо. За. Тий. Тэгэхээр сангийн сайдынхаа энэ одоо үндсэн мөн чанарт одоо нийцсэн одоо тийм хатуу хүнтэй хүн тэгж юм ярихгүй л байх л да. Ааха. Тий. Би бол сангийн сайдынхаа энэ үндсэн зарчмыг одоо чанд мөрдгийг хичээж ажиллаж ирсэн. Магадгүй энэ гэрээг одоо дэмжүүлэхийн тулд тухайн үеийн улсын хурлын зарим гишүүдэд сая доллараар тараасан гэдэг нэг ийм мэдээлэл яваад байдаг. Энэ худлаа боршоо юу эсвэл одоо яг бодиттой юу гэдэг дээр танд ямар мэдээлэл? Энийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Ер нь гэрээ байгуулагдсан цагаас эхлээд ийм яриа яригдсан. Тий. Тэр үедээ хэл Австралийн одоо эрх бүхий хүн ирээд Монголд одоо энэ төслийг хэрэгжих явцад одоо шан харамж авсан улсуудын нэрсийн жагсаалтыг өгөөд буцлаа гэдэг хүртэл мэдээлэл явагдаж исэн. Оо за. Тэгээд тэрийг ингээд дараад өнгөрчлөө гэж. Ааха. Тэгэхээр энэ бол анханасаа яригдсан асуудал. Өнөөдрийн одоо энэ байдлыг хараад энэ эрх хишгийг одоо ингэж доош нь хийж энэ Монгол улсыг одоо юу гэдгийг
тоомсруулсан байдлыг харгалзахад магадгүй цаана өөр том эрх ашиг байсан байж магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо өмнөх 76 гишүүнтэй парламентд тодорхой хэмжээгээр нэг авилга лоббигоор нөлөөлөх гэсэн орлого байсан байж болзошгүй. Тэгвэл одоо 126 гишүүнтэй парламент дээр энэ Монгол улсын эрх ашигыг сайжруулах юм алхам хийгдэх байх гэсэн юм горлох хүлээлт байна. Танд юу гэж харж байна? Гэхдээ яг уг нь бол олуула зөвлөл буруугүй гэдэг олон болоод тал талаас нь яриад оновчтой зөв шийдвэр гаргаад явбал энэ зөв байх. Би энэ талаас нь одоо ийм л байгаасаа гэж хүсэж байгаа. Хэрвээ одоо юу гэдгийг удирдлаггүй зохион байгуулалтгүй нийтлэг эрх ашигын хадлаа нэгдэж чадахгүй байх юм бол цөөхөн байснаас саж илүү ноцтой үр дагавартай шүү дээ. Тийм үү. Тэгэж шүү дээ. Удирдлаггүй гэдэг маань өөрөөр хэлбэл танай эрх баригч нам бас дотроо талцаад байгаа асуудал бас энд нөлөөлж болзошгүй гэж та болох. Айл нь эрх баригчинч сөрөг хүчинч нэг л эрх ашигын дараа бол яс нэгддэг байх хэрэгтэй биз дээ, тийм ээ? Гэтэл тэгж чадахгүй ингээд дотроо задраад байх юм бол хөндлөнгийн хүний л ийдс болно шүү дээ. Гэвэл оюутлагууд төсөлвөл яг л одоо энэ маягаар л хүний ийдс болчлоо л гэж бодож байгаа шүү дээ. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярилцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр оюутлогын гэрээг сайжруулах асуудал дээр та сангийн сайдын хувьд тодорхой алхам хийж байсан. Амун одоо тухайн үеийн улсын хурлын ажлын хэсгийг ахалж тодорхой зөрчил илрүүлж ирсэн хүний хувьд та бас улсын хурлын нээлттэй сонсголт мэдээлэл өгөх гэж байгаа юм байна. Ингээд ямар ч гэсэн энэ гэрээг сайжруулж Монгол улсын эрх ашигыг одоо нэмэгдүүлэх асуудал дээр бас та өөрийнхөө хувь нэмрээ зөвлөгөөг өгч ажиллаарай. Ингээд танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн асан, сангийн сайд асан улаан оролцлоо. Анхаарлаа туссан үзэгч та бүхэнд баярлалаа.